сайн байна уу? Өнөөдөр бүгдээрээ ходоодны шүүсэнд ерөнхий хүчдэг холбоот ба чөлөөт авсны хүчлийг тодорхойлно. За тэгэхээр бол биднэрт колп хэрэг болно, ходоодны шүүс хэрэг болно, диметил амино аза бензол болон фенол батлын хэрэг болно, мөн хэмжээтэй агуушил хэрэг болно, мөн бидний пипидик хэрэг болно, мөн дээрээс нь бирүүдик хэрэг болно. За бүгдээрээ ходоодны шүүснээсээ 10 мл-ийг хэмжиж авнаа. Диметил амино аза бензолоос 2 туслыг хийж өгнө. За дээрээс нь фенол батлынаас 2 туслыг хийж өгнө. За одоо бүгдээрээ титрлээд хийж өгнө. Титрлэх уус маань 0.1 нормалын натрийн хашаага бирүүтгэндээ хийгээд бэлтгэсэн байна. За эхлээд титрлэнгүүд бид нарт улаан шар өнгө өгтөл нь титрлэх байгаа. Нэг туслыг тусааснаас ихсэж өгөө. Бидний эхлээд үсэх өнгө буюу улаан шар өнгө үүсчлээ. Энэ нь ойролцоогоор 2.3 ас байна. За энэ дээр нэг туслыг нэмж өгөхөөр нимбэгний шар өнгө үүснэ. За
улаан янган анги манаас энэ нь титгэлт нь 2.5 4. За одоо ингээд улаан янг бодоход ус болно. Яг 2.5. 2.5 дээр миний шар бүртгүүлээ. Ингээд улаан ягаан анги маань үсэх ёстой. За улаан ягаан анги маань титгэлээс нь ойролцоогоор 3.7